Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд Улаанбаатарыг 14 хотод хуваах ажил 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр байсан. Гэвч бэлтгэл ажил хангагдаагүй тул тус ажлыг 1 жилээр хойшлуулахар болж байна. Мөн тус хууль нь үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, иргэдийн төлөөлөл нутгийн өөрөө удирдах ёсыг хамгаалж өгөхийг хүсэж, үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Улаанбаатар хотыг сар хүрэхгүй хугацааны дараа 14 хотод хуваах талаар мэдээлэл гарч иргэд гайхшраад байгаа. За тэгвэл энэ нь үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх Монгол улсын нутаг дэвсгэр нь өөрөө засаг захиргааны хувьд аймаг нийслэлд аймаг нь сумд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. 57 дугаар зүйлийн 3-т засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн засгийн газарт өргөн мэдүүлснээр улсын хурал батлана гэж заасныг тус зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ийм хууль ингээд батлагдаад тэр нь хэрэгжих гээд тэгээд Улаанбаатар хотыг хуваана гэд ингээд ийм юм яриад яваад байгаа. Тэгээд энэ дээр хамгийн гол асуудал нь юу гэхээр үндсэн хууль дээр тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх гэдэг бол зөвхөн иргэдийн төлөөлөгч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу иргэдийн төлөөлөгчдийн хуралд эсвэл иргэдийн нийтийн хуралд олгогдсон тэр эрх баггүй үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг өөрчлөлт орсон нь юу гэхээр зарим иргэдийн хурлын зарим орон нутгийн удирдлагын зарим бүрэн эрхийг одоо тэр хот тосгоны өөрөө удирдлага болон хот тосгоны захиргаанд шилжүүлж болно гэдэг заалт оруулсан юм. Тэгээд тэрийг хэрэгжүүлж байгаа нэртэйгээр иргэдийн хурлыг ингээд бүр ингээд байхгүй болгочихж байгаа байхгүй. Баян уушуу одоо тустай хот боллоо, толгой хот боллоо. Гэтэл тэр хэсгийн орлого юу байх юм? Үндэ хэлэхэд бол орон нутгийн орлого бол хүн амын орлогын болон дайрах хот Гэтэл яг үндэ хэлэхэд бол тэр нөгөө дайрах хот маань, Баян уушуу хот маань ерөөс орлогогүй л байгаа шүү дээ. Тин чи яг томоохон бизнес эрхэлдэг, аж ахуй нэгж байхгүй, бүртгэлтэй орлого байхгүй. Гэтэл тэр хүмүүс чинь одоо нийгмийн үйлчлэгийг авч чадахгүй болох нь шүү дээ. Одоо 14 хотод хуваагаад дүүрэг болгон одоо тусдаа одоо тогтчлын үйлчлэгээний компанитай болгоно, зам барилгын нөгөө засвар хийдэг хүмүүстэй болгоно, хог ашигтай хүмүүстэй болгоно. Тэр зардлаа дийлэхгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ 24 оны 6 сарын 5-нд тэр 200 хуультай хамт ингэж батлуулсан энэ хоёр хуулийн өөрчлөлт маань өөрөө иргэдээс жишээлбэл саналыг авсан юм уу? Иргэдийн нийтийн хурал нь хуралдсан юм уу? Дүүргийн иргэдийн төлөөлчдийн хурал нь хуралдсан юм уу? Иргэдээс ямар санал авсан юм бэ? Жишээ нь энэ ингээл энэ оруулж байгаа өөрчлөлт нь 14% хот болгож идэм юм уу? Хэдэн хот болгоод энэ өөрчлөлт нь өөрөө явхтаа хүртэл үндсэн хуулийн зөрчлийг үүсгэсэн ийм байдалтай байгаа. Тэгэхээр бид нар процессыг үүсгэсэн байна. Тэгэхээр энэ асуудлаар үндсэн хуулийн цэц ямар дүгнэлт гарах вэ гэдгийг бид нар бас асууж одоо мэдээлэл гаргаж асуу. За тэгвэл нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваа дулаагаас тодруулахад дараах тайлбарыг өгч байна. 14 хоттой хуваа зардал нэмэх гээд байгаа дэш. 14 хот гэж нэг хотод 20 минутын зайд хүн өөрөө нийтийн тээврээр юм уу явган байдлаар бүх нийгмийн үйлчлэгээнд хүрэх. 14 хотод болгож байгаа хуваагаад байгаа гол зорилго нь та гэрээсээ таны одоо гэрийнхээ ойр орчимд 20 минутын нийтийн тээврээр хүрэх боломжит зайд чинь танд сургууль, цэцэрлэг, дээрээс нь таны ажлын байр, одоо сургууль, эмнэлгийн үйлчлэгээ бүх нийтийн үйлчлэгээ танд одоо 20 минутын зайд байснараа та гэрээсээ хол явахгүй одоо 20 минутын зайд нийгмийн үйлчлэгээ авах боломжийг бүрдүүлэх энэ суур концепт руу явж байгаа учраас бид нэр тэгж төлөвлөө тэрнийхэн дагуу энэ сургууль цэцэрлэг нийтийн тээвэр дэд үтцүүдийг төлөвлөж бодитоор хэрэгжүүлээд байгаа байхгүй. За ямартай ч энэ ажил 1 жилээр хойшилж энэ хугацаанд хуульд нийцүүлж хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж алтныхан үзэж байна.